За жишээлх юм бол өдөр ийм бодлоготой. За функцийн завсар дээр хамгийн бага утгыг олохын тулд эхлээд яах ёстой гэдэг бол нэгдүгээрт нь функцээсээ уламжлал аваад тэгтээ тэнцвүүлнэ. За функцээсээ уламжлал авах юм бол юу болох вэ гэхээр x квадратын уламжлал 2x болно. 3x-ийн уламжлал нь 3 болно. Хасныгийн уламжлал нь тэг болно. Тэр уламжлалаа тэгтээ тэнцвүүлнэ. За тэгээд энийг тэгштэл үүсчихэж тийм үү? Энэ тэгштлээ бодох юм бол x тэнцүү хасах 1.5 гэсэн тоо гарч ирж байна. Энэ л болохоор сэжигтэй цэг гэж нэрлэж байгаа юм зөө. Сэжигтэй цэг. За сүүлийн үед бол яг докторжилтын цэг мэг гэж бодсон юм лээ. Докторжилтын цэг. Олсон сэжигтэй цэгээ бид нар яах ёстой вэ? Энэ сэжигтэй цэг болж тоо. Тэрийгээ бид нар энэ мужид орж ийн үгүй юу гэдэг шалгана. Орж явах юм бол энэ дээр их утгаа болно. Энэ цэг маань энэ мужид орж ийн үү? Орж ийн тий. Хас 1.5 гэдэг бол хас 2-оос их байж таарна. 1-ээс бага байж таарна. Тэгэхээр тэр мужид орж ийн. Тэр мужид орж байгаа учраас бид нар яах ёстой гэхээр хасах 1.5-ийн утгыг олох ёстой гэсэн үг. Жинхэнэ функцийн утгыг олно. Түүнээс гадна сэжигтэй цэг дээрх утгаа олохоос гадна захын цэгүүд дээрх утгаа олно. Завсрын захын цэгүүд дээрх утгаа олно. Өөрөөр хэлбэл f хасах 2-ыг олно. Бас юу вэ? f 1-ийг олно гэсэн үг. Энэ гурыг ингээ бодох хэрэгтэй юм байна. За функц яг энэ завсар дээр байгаа хамгийн утга нь 3 юм байна. Тэрийг ямар цэг дээр авах вэ гэхээр f1 дээр авах юм байна тийм үү? 1 гэсэн цэг дээр хамгийн утга авна. Хамгийн бага утгаа ямар цэг дээр авах вэ гэхээр хасах 1.5 гэсэн цэг дээр авна. За болгоны хөвгөлбөр сайн унших юм бол зарим болгон дээр ингэсэн байдаг байхгүй юу? Энэ функцийн хамгийн их утгаа ямар цэг дээр авах вэ? Одоо жишээлбэл энд нь хамгийн их утгыг бол хамгийн бага утгыг олгосон байгаа шүү дээ. Тэгж асуухгүйгээр энэ функц хамгийн их утгаа ямар цэг дээр авах вэ гэсэн асуулт орж ирчих юм бол хамгийн их утгаа 1 гэсэн цэг дээр авах юм байна. Энэ төвшөнцийн заяа өргөн нь 15. Бишээ урт нь 15, өргөн нь 8. Тэгээ би ингэж байгаа байхгүй юу? Хэрвээ энэ булангаас би нэг ийм квадратыг таслаад ингээ хаажлаа хийчин заяа. Эндээс нь дахиад яг энэ шиг квадрат таслаад эндээс нь дахиад ингээ таслаад эндээс нь яг ингээ таслаад ингээ хайчин заяа. Энэ улаануудыг ингээ таслаа хайчин. Тэгэнгүүтээ энэ цэгрийн дагуу дээш нь нуглаад энэ цэгрийн дагуу нуглаад энэ цэгрийн дагуу энэ цэгрүүдийн дагуу ингээ нуглах юм бол юу үүсэх вэ? Нэг хайрц үүснэ зүг үү? Нэг хайрц үүснэ. Төсөл хүчнүүд нь чирнэ. Хайрц. Тэр цаасан хайрц үүснэ. За ингээд зурх юм бол нэг жишээлх юм бол нэг иймэрхүү ч юм уу. Нэг ийм хайрц үүснэ тий? Хайрц үүснэ. Үржүүлэх юм бол хасах 30x нэмэх нь 4x-ийн квадрат болох нь байна. За ингээд эмгтгэж юм бол 12x-ийн квадрат хасах нь 92x